Бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ удаа та бүхэндээ залуу насаа хадгалах 6 дадал журчлын талаарх мэдээллийг хуваалцаж байна. Эрүүлэр хөгшрөх нь залуу насндаа хийх ёстой дадал юм. Биологийн түвшинд хөгшрөл нь цаг хугацааны явцад олон төрлийн молекул болон эсийн гэмтлийн хуримтлалын нөлөөнөөс үүдэлтэй байдаг. Бид залуу байхдаа бие махбодын үйл ажиллагаанд анхаарал тавих шаардлагагүй гэж боддог байж магадгүй. Бид хөгшрөх тусам бие махбодын үйл ажиллагаа нь эрүүл чирэг байхад хэр их ач холбогдолтой болохыг ухаардаг. Хөгшрөлийн судалгааны сэтгүүлд бие махбодын үйл ажиллагаа нь эрт нас баралтанд хүргэдэг эрсдэл хүчин зүйлсийг бууруулдаг гэж тэмдэглэсэн байна. Нас ахих тусам та илүү идэвхтэй байх нь эрүүлэр урт наслах магадлал өндөр байдаг. Нас ахих тусам залуу насаа хадгалахад эрүүл мэндийн чухал хэсгүүд болох биеийн жингээ хянах, тогтмол дасгал хөдөлгөөн хийх, арх тамхинаас татгалзах, чанартаа нойрсох, тархиа идэвхтэй байлгаж стрессээ удирдах шаардлагатай болдог. 60 наснаас хойш эрч хүчтэй залуу хэвээр амьдрах 6 дадал журшилд. Нэгдүгээрт нь биеийн жингээ хадгалах. Нас ахих тусам таны бие илүү их нүүрс ус, сахар хэрэглэх хандлагатай болж магадгүй юм. Эрүүл жингээ хадгалах нь хоол хүнсний хэрэглээгээ хязгаарлах сонголтоос үүдэлтэй юм. Нас ахих тусам хүний суурь бодисын солилцоо жил бүр удаашрдаг. Жижигэрч бүү булчингийн массын оронд висцерал өөх буюу дотор эрхтний өөхлөлт нэмэгдэх нь биед архаг суурь үрвслийг бий болгодог. Энэ үрвсэл нь арсны коллагеныг нурааж, эсийн ДНХ-ийг хурдан хөтлүүлдэг гол шалтгаан болдог байна. Америкийн нэгдсэн улсын эрүүл мэндийн хүрээлэнгийн урт хугацааны судалгаагаар 60 наснаас хойш биеийн жингийн индексийг 22-оос 25-ын хооронд тогтвортой барьж чадсан хүмүүсийн эсийн насжилт нь жингээ огцом хэлбэлцэлтэй хүмүүсээс 7-оос 9 насаар залуу байжээ. Жим бол эрүүл байхын гол чухал хэсэг юм. Таны бие хөгшрөх тусам жингийн хэмжээ буурдаг. Таны биед нэмэгдсэн эрүүл бус өөхний пункт бүр нь дэмжиж хөдлөхөд илүү их энерги зарцуулдаг байна. Жин хасах нь зүрх булчинд үзүүлэх даралтыг бууруулж эрүүл байх боломжийг олгодог. Хоолны дэглэмээ хянснаар та эрүүл жингээ хадгалж зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж чадна. Хоол хүнсэндээ пецтин бодисоор баялаг, гүзээлцэх нь алим, сонгон бол антиоксидант ихтэй ногоон цаг өдөр тутамдаа тогтмол хэрэглэж анших хэрэгтэй. За 2 дугаарт нь тогтмол дасгал хөдөлгөөн хийх. 60 наснаас хойш хөдөлгөөнгүй байх нь булчингийн мас маш хурдан алдагдах, саркопены өвчнийг үүсгэдэг. Шинжлэх ухаанд 40 наснаас хойш хүний булчингийн мас жил бүр 1%-аар алдагддаг тул энэ үйл явцыг саркопени гэдэг байна. Булчин суларснаар үе мөчний ачаалал ихсэж, унах эрсдэл нэмэгддэг. Тиймээс 60 наснаас хойш залуу идэвхтэй байх дасгал хөдөлгөөнд 1-дугаарт нь булчингийн масаа хадгалах, 2-дугаарт нь 2 дахь зүрх буюу эрээн булчинг идэвхжүүлэх явдал юм. За дасгал хөдөлгөөн хийх үед эсийн энергийн үйлдвэр болох митохондрийн өөрийгөө хувааж шинжлэгддэг байна. 7 хоног заавал 2 удаа хөнгөн гантел өргөх эсвэл эрзийн туз ашиглан булчин чангалах дасгал хийх хэрэгтэй. Энэ ясны сэргэжилтээс 80% сэргэж бодисын солилцоог залуужуулахад тусалдаг. Генс их сургуулийн туршилтаар 7 хоног 150 минутын аэробик болон хүчний хөнгөн дасгал болох Япон суумал суулт өсгөө өргөх гэх мэт дасгалыг хослуулж хийсэн 60 наснаас дээш насныхны хялгасан судасны нэвтрүүлэх чанар нь 40%-аар өсөж, арьс болон эргэтнүүд дотроосоо хүчил төрөгчөөр хангацсан үзүүлэлт гарсан байна. Хөлийн эрээн булчин бол хүний биеийн доод мөчтөөс цусыг шууд зүрх рүү шахах үүрэгтэй 2 дахь зүрх юм. 60 наснаас хойш хөдөлгөөн багасгах үед хөл хүндэрч хавгадаг. Тиймээс өдөр бүр сандал түшиж байгаад өсгийгээ дээш өндөр өргөж, үлмэдэх дасгалтыг 20 удаа хийгээрэй. Энэ биеийн интерстишиум усны шүлжээг цэвэрлэж, өглөө хавантаа сэрхийг зогсооход туслах болно.
Дасгалын дэглэмийн өглөө бүр 1 цаг алхахтай адил энгийн үйлдэлээс эхлээд эцэст нь гүүхэд шилжиж болно. Тиймээс эрүүл чирэг байхын тулд тууштай байх нь чухал юм. Хэрвээ та нас агсан болон суур амьдралын хэм маягтай бол хизээ алхах эсвэл гүүх боломжтойгоо төлөвлөх шаардлагатай байж магадгүй юм. Өдөр бүр чадахгүй байсан ч 7 хоногт ядаж хэдэн өдөр төлөвлөхийг зориорой. За 3 дугаарт нь арх тамхины хэрэглээг хязгаарлах. Тамхины утаа болон согтруулах ундаа нь бие махбодод чөлөөт радикалуудын тесрэлтийг үүсгэдэг. Эдгээр тогтворгүй молекулууд нь ДНХ-ийн үзүүрийг хамгаалагч теломерийг маш хурдан богиносгодог байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дата судалгаагаар 60 наснаас хойш тамхинаас бүрэн гарсан эмэгтэйчүүдийн арсны уян хатан чанар ердөөд 1 жилийн дотор сэргэж зүрх судасны өвчлөл нь 50%-аар буурсан үзүүлэлт гарсан байна. Тамхи татах нь амьсгалахад хэцүү болгодог нэмэлт нөлөөтэй юм. Хэрвээ та байнга дасгал хийдэг ч тамхи татдаг л бол хизээч оновчтой бие бэлтрийн чирэгчлэлтэнд хүрч чадахгүй. 4 дугаарт нь хангалттай унтаж амрах. Бидний гүн ойрны шатанд байх үед тархины лимфатик систем асаж өдрийн турш хуримтлагдсан хорт уургуудыг цэвэрлэдэг. Мөн энэ үед арьс булчин залуужуулагч өсөлтийн гормонууд хамгийн ихээр ялгардаг байна. Стэнфордын их сургуулийн нойр судлалын хүрээлэнгээс тогтмол 7-8 цаг гүн унтаж амардаг настнуудын тархины насыг тодорхойлоход огт дасгал хийдэггүй нойр мутаа үеийнхнээсээ тархин 10 насаар залуу байжээ. 60 наснаас хойш таны нойр бие махбодын тогтолцооны зөв үйл ажиллагаанд бүрч чухал болдог. Энэ зөвхөн нойрны хэмжээнээс гадна нойрны чанараас хамаардаг байна. Сайн унтах гэдгийн шөнийн цагаар хангалттай амрах гэсэн үг юм. Ихэнхдээ хүмүүс нас ахих тусам 8-аас 10 цаг унтдагч чанар нь мууддаг. За 5 дугаарт нь тархиа залуужуулах. Тархи хөдөлгөөнгүй удаан суух, ашиглахгүй байх үед мэдрэлийн эсүүдийн холбоосон суларч мартамхай болдог. Тиймээс шинэ зүйл сурах, үүнд шинэ хэл, ном унших, хоббигоо хөгжүүлэх зэрэгт тархин шинэ эс үүсгэгч болох VDNF гормон ялгарч мэдрэлийн уян хатан чанар итвчдэг байна. Тархийг зүнх өвчнөөс хамгаалж шинэ нейроны холбоос үүсгдэг гол хүчин зүйл бол VDNF ураг юм. Тиймээс доктор Жаны баталсан 1 минутын дасгалын арга буюу өдөрт ганцхан минут босоод биеийг хөнгөн сэгсэрч өсрөх дасгалыг хийгээрэй. Энэ тархины цусан хангамжийг 3 дахин ихсгэж таны мэдхүйн чадварыг 42% өсгөдөг. Хүмүүс нас ахих тусам бидний оюун ухааны чадвар буурдаг. Харсварт гэх мэт тархины даавар нь оюун ухааныг хурц байлгахад тусалдаг. Хөгшрөлт гэдэг нь бие махбод хөгшөрт байгаатай холбоотой төдийгүй оюун ухаан, оюуны чадвараа алдахтай холбоотой юм. Бусдаа ярилцах эсвэл мэддэг зүйлээ дамжуулах нь таны тархийг хурц хэвээр байлгахад тусалдаг. Илүү оюунлаг байх тусам тархины үйл ажиллагааг хадгалахад илүү сайн байдаг. Тиймээс бинго, шатар зэрэг ширээний тоглоомч ч гэсэн таны тархины бор гадаргын танин мэдхүйн үйл ажиллагааг сайжруулахад тусалдаг. За 6 дугаарт нь амрах буюу стрессээ удирдах. Стрессдэг үед ялгардаг кортизол болон адреналин дааврууд нь цусны даралтыг эсгэж арсны бичил хэлсэн судсуудыг нарийсгадаг байна. Энэ эсүүдэд тижэл очихыг хааж хөшрүүлэг үндэс болгодог. Харвардын урт хугацааны судалгаагаар сэтгэл зүйн амар амгаланг олсон бясалгал хийдэг эсвэл хайртай хүмүүстэйгээ дулаан харилцаатай байж амарч чаддаг настнуудын ДНХ-ийн үзүүрдэх теломер нь маш урт хугацаанд хадгалагдаж байжээ. Та 60 наснаас хойш амрахад илүү их цаг зарцуулах шаардлагатай гэдгийг ухаарч эхлэх болно. Энэ таны бие махбодын эргэн тойрондох ертөнцийн зохицох чадварын гэрчлэл биш юм. Байнга сөрөг сэтгэл хөдлөл нь ахмад наснуудын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг аюултай хүчин зүйлүүдийн нэг юм. 60 наснаас хойш бие махбод сэтгэл зүйн стресст илүү их мэдрэмтгий болдог. Байнга уурлах, стресстэх, эсвэл хийх түгшүүртэй байх нь цусны даралт ихсэх,
зүрх судасны системд ачаалал нэмэгдэх, архлааны систем сулрахад хүргэдэг байна. Тиймээс ахмад наснууд амьдралаас илүү амархан таашаал авахын тулд тайван байж сурах хэрэгтэй. Харвард олон Yale их сургуулийн судалгаагаар амьдралыг эергээр харж бусдаа халуун дулаан харилцаатай байдаг ахмадууд сөрөг хандлагатай хүмүүсээс дунджаар 11 жилээр урт насалдаг үзүүлэлттэй гарсан байна. Анхааран сонсон та бүхэндээ баярлалаа.